За сайн байцгаана уу? Ингээд 2024 оноо үдэж байгаа бөгөөд энэ жилийн college application regular decision-ээр явуулж байгаа нийт сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. За миний зүгээс өргөдлөө явуулж байгаа сурагчдаа зориулаад сүүлийн хэдхэн цагийн хугацаанд болон сүүлийн хэдхэн өдрийн хугацаанд хэрхэн өргөдлөө finalize хийгээд явуулах вэ гэдэг талаар өөрийнхөө зүгээс багахан ч гэсэн зөвлөмж хүргэе гэж бодлоо. Тэгээд намайг анх өргөдлөө явуулж авах үед бол би дараа нь хангалттай явуулж чадаагүй гэдэг тийм мэдрэмж айгүйх авч исэн. Тэгэхээр ер нь бол өргөдлөө явуулж авах үед бол айгүй тийм стресстэй. Тэгээд яг миний энэ ингээ хангалттай байгаа болов миний энэ яг сонгосон сургуулиуд мөн ч болов гэж бүх юма өөрчилж мөрч юм шиг ч юм уу тийм эргэлзэх юмнууд бол маш их гарч байгаа. Гэхдээ энэ бол яг үндэ харж хахад би ганцаараа юм болов гингүүд бүх хүмүүс л яг тэгж идэг. Тэгэхээр ганцаараа биш шүү гэдгийг нэгдүгээр санаад тэгээ хоёрдугаарт бол яг юуг хамгийн сайн одоо контрол хийж чадхаараа тэр зүйл дээрээ төвлөрөөд тэгээ ялангуяа сургуулиудаа аль болох ингээд сургуульдаа зориулж маш сайн бэлдэж бичээд тэгээд одоо finalize хийхдээ төгсгөлт нь ямар ч тийм алдаа гарахгүйгээр цэгцтэй явуулахыг хичээгээрэй гэж хүсэж байна. Тэгээд одоо сургуулиуд руу ялангуяа нөгөө нэг supplement буюу нэмэлт эсэнүүд дээрээ яг тэр сургуульдаа зориулж яагаад тэр сургуулийг гэж байгаа гэдэг дээрээ нэлээд нарийн судалгаа шинжилгээ хийгээд тэгээд тэрэндээ зориулаад бичээд хийгээсэй гэж хүсэж байна. Хоёр дахь зүйл гэвэл эсэнүүдээ бичиж байхдаа яг ямар асуултанд хариулж ийн вэ гэдгээ яг гарчгаа тавьж агаад тэгээд тэр гарчгандаа зориулж хариулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр яг асуултанд хариулах байгаа хэрний өөр асуултанд хариулсан юм шиг байгаа онохгүй. Эсвэл бол одоо зарим эсэнүүдийг бол ингээд extracurricular essay, community essay гэдэг ч юм уу өөр эсэнүүдийг ингээд recycle хийгээд ч юм уу гоё эдитлээд оруулж болно. Гэхдээ яг асуултанд нь бүрэн хариулсан байхгүйгээр ингээд хүчээр оруулсан юм шиг эсэнүүд бол амар амархан шууд л ингээд мэдэгддэг юм шиг санагддаг. Тэгэхээр энэ тал дээрээ маш сайн анхаараарай. Хамгийн гол нь маш гоё зэгцтэй яг ямар асуултанд хариулж ийн гэдэг асуултаа бүрэн ойлгоод тэрэндээ хариулах хэрэгтэй. Тэгээ үгийн тоогоо бол аль болох боломжтой бол үгийн тоондоо хангалттай байдлаар хүргээд явуулаасай гэж хүсэж байна. Тэгээд don't tell show гэдэг шүү дээ. Тэгэхээр хангалттай болон түүхээрээ илэрхийлж болох боломжтой зүйлийг ингээд ингэсэн тэгсэн гээд тэл хийгээд ах нь яг зөв үү? Тэл хийх боломжтой одоо орчин нөхцлүүд гэвэл одоо honors дээрээ ч юм уу аль эсвэл extracurricular activity дээрээ ч юм уу тэгээ тэр хийсэн зүйлсүүдийг чинь батадгаад өгөх одоо тодорхойлох цагтл бичих хүмүүс байгаа тэгэхээр тэр хүмүүстэй аль болох ингээд гоё ийм талаасаа ингээд бичээд өгөх боломжтой болов уу гэдэг ч юм уу аль болох гоё найрсгаар имэйл бичдэг ч юм уу уулзалдаг ч юм уу тэгээд энэ талуудаа тэл хийх боломжтой зүйлсүүдэд тэгж батлаад тэгээд өөрийнхөө аль болох ингээд өөрийгөө бүтэн цогцоор нь хүн гэдгээ илүү ингэж мэдрүүлж харуулж ойлгуулахын тулд тэр аппликейшнийг ч уншиж байгаа хүн бол энэ хүн бол үнэхээр манай сургуульд ингээм амжилттай суралцах чадах боломжтой хүн юм байна. Бас дээрэс нь тэр сургууль мэдээж эрэг манай сургуулийн нэрийг гаргах чадвартай хүн юм байна. Тэгээ энэ хүн бол үнэхээр ингээд хичээж чадах хүн юм байна гэдэг нэг тийм итгэл төрөөд тэгээ мэдээж сургууль юм чинь сайн хүн л авахыг хичээн. Тэгэхээр хүн чанар, зан чанар, өөрийн гэсэн характер тэр зан чанаруудаа харуулах хэрэгтэй. Гэтэ тэр зан чанаруудыг харуулж явах үйл явцынхаа тэр нөгөө нэг орчин нөхцлүүд нь ч гэдэм үү, босон үйл явдал нь ч гэдэм үү харуулж байгаа тэр зүйл нь бусад хүмүүстэйхтаа давхцах гэхээс илүүтэйгээр аль болох өвөрмөц таны ялгарл гэдэг зүйл тэнд орчиж одоо 60-70 мянган өргөдлөөс яг сонгогдож байгаа тэр 1000 гаруй өргөдөл ч юм уу тэн дотор сонгогдож байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр аль болох өөрийнхөө өрмөц тэр зан чанаруудыг бас харуулж өгөөсэй, шингээж өгөөсэй. Тэгээд
бас space-үүдийнхээ орон зайнуудыг бас аль болох хайрлалт гамнаж бичээрэй гэх юм уу. Эхэндээ бол ингээд санаагаа болох нь хэцүү байдаг гэсэн бол сүүл рүүгээ яг өргөдлөө явуулахын үед бол ингээд зөндөө олон түүхүүд санаануудаа гаргацсан. Гэхдээ яг аль санаагаа явуулах вэ гэдэг дээр эргэлзэх гээд байдаг. Тэгэхээр ингээд аль хэзээ extra curricular дээрээ бичсэн зүйлээ дахиад community дахиад өөр ингээд хэсгүүд дээрээ гаргаад бичээд авах нь яг үнэндээ таны аппликейшнийг илүү ингээд хайран орон зай өөрийнхөө ингээ өөр талуудыг илэрхийлэх боломжтой талууд дээр чинь одоо тэр зай нь юу нь бол илүү байх гад байдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээд ямар ч тач бас дараа нь болохоор recommendation letter болохоор яг нэг удаа л тэр recommendation letter-ыг submit дарсан болвол дахиж эдитлэх боломжгүй байдаг. Тэгэхээр ер нь бол recommendation letter-үүдээ apply хийхдээ яг recommend-рээ ураад тэгээд submit хийхээ мартаж болохгүй шүү. Тэгээд final reminder гэвэл үг үсгийн алдаа тэгээд өөр жижиг сажиг ингээ хоёрын хооронд гэмээр тийм хайран алдаануудыг битгий гаргаарай. Тэгээд нөгөө cool bot ч юм уу эсвэл grammar check тэгээд дөрмийн шалгаж болох зөндөө олон зүйлсүүд байгаа. За тэгээд ChatGPT-г бол амар амархан detect хийдэг. Тэгэхээр ихэнх л ер нь сургуулиуд ChatGPT одоо detect хийгээд бүр бичиж болохгүй шүү гэд хүртэл ингээд сануулсан байдаг. Тэгэхээр магадгүй ингээд өөрийнхөө санаануудыг үгийн тоог арай зэгслэх байдаг ч юм шал өөрөөр аль ухаалгаар ашиглахыг бас хичээгээрээ. Тэгээд эцээ яг юуг санах хэрэгтэй вэ гэвэл тэр сургуультаа яг та матч хийж гэнэ үү? Таны одоо тэр хүсэж байгаа зорж байгаа тэр зүйлс чинь тэр сургууль нийцэж гэнэ үү гэдэг өнцгөөс харж бичих юм бол арай том зургаар нь хараад тэгээд өөрт нь одоо connect хийж байгаа, нийцэж байгаа зүйлсүүдээ холбож бичих илүү боломжтой болох болов уу гэж бодож байна. Тэгээд тэр сургуулийнхаа вебсайтыг бүр уншаасаа гэж хүсэж байна. Бас сургуулийнхаа common data set-ийг маш сайн хараад тэгээд өөрт нь таалагдж гэнэ үү? Тэгээд таалагдж байгаа одоо ямар програмууд байна, ямар профессорууд байна, ямар хичээлээс гадуур үйл ажиллагаа байна, ямар хөтөлбөр байна, ямар одоо клубүүд байна гэх мэтлэн ингээд тэр сургуулийнх нь цаг агаар гэх мэтлэн ингээ олон нарийн зүйлсүүд байгаа. Гэхдээ өөртөө хамгийн таалагдж байгаа зүйлсүүдээ бас гоё wires дээр ч юм уу тусгаж өгөөд гоё connect хийвэл илүү сонирхолтой, үнэхээр яг сонирхож байгаа гэдг нь тодорхой болох болов уу гэж бодож байна. За тэгээд миний зүгээс сүүлд нь хэлэхэд яг өөрийнхөө зорилгын төлөө энэ том алхмыг хийгээд сургууль руугаа өргөдлөө явуулж аваад нь маш томоос том баяр хүргэе. Тэгээд сүүлийн яг хэдэн минуттай бити одоо яг сандраад ч юм уу дутуу үйлдэл хийгээрээ сайн хянаа. Тэгээд аль болох ойрхон дотны найз ч юм уу аль эсвэл хянж өгөх боломжтой хүнээр хянуулдаг ч юм уу эсвэл өөртөө бүрэн итгэлтэй байгаа submit гэдэг давчийг дараарай гэж хүсэж байна. За тэгээд мэдээж хэрэг хүсэл нь билээд хүсэж байгаа их сургуультай тэнцээсэй гэж хүсэж байна. За тэгээд өөртөө бүрэн итгээрэй. Амжилт хүсье.